Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч ажилтнуудыг төрийн дээд цол одон медалаар шагналаа. Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж кино бүтээлүүдэд дүрээ мөнгөлөн, орчуулгын кинонд дуу оруулж, өөрийн дүр, дуу хоолойгоо ард түмэндээ уран бүтээлээрээ толилуулж, соён гэгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ. Тухайлбал соёлын гавь зүтгэлтэн цолоор Монгол кино үйлдвэрийн зургийн даргаалсан Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүлэгч гишүүн Галсан Балдангийн аах хүү, Монгол кино үйлдвэрийн химийн инженер Жалцангийн Бадам, Монгол кино үйлдвэрийн ерөнхий инженер Дэд профессор Бүрвийн Төмөр Тогтох, Монгол кино үйлдвэрийн эвлүүлгийн найруулагч Дамсүрэнгийн Батгэрэл нарыг шагналаа. Монголын кино урлагийн түүх бол манай ард түмний соёл сэтгэлгээний өөрчлөлт, нийгмийн хөгжлийн тусгал байд юм а. Тэртээ 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүгдээнд Монгол ард улсын сайдрын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Монгол кино үйлдвэрийг анх байгуулснаар манай улсад кино урлагийн салбарын үндэс суурь тавигдсан түүхтэй. Төр түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндэтгэлийг хүлээж, амжилт бүтээлээ баттгаж, алдар цолоо бадрааж явахын үлзийтэй сайхан өрөөлийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хөдөлмөрийн хамт олонд бас сайн сайхан бүхнийг хүсэж ирэж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодох болтугай. Мөн урлагийн гавь зүтгэлтэн цолоор Монгол кино үйлдвэрийн оператор Дэчин Равдангийн Балчин Пүрв, Монгол кино үйлдвэрийн дууны найруулагч Бигзжавын Баянбат, Монгол кино үйлдвэрийн найруулагч Дуламзүрэнгийн Цэнд Дорж, Монгол кино үйлдвэрийн ерөнхий зураач Батын Болд, Монгол кино үйлдвэрийн ерөнхий зураглаач зохиомж дээд сургуулийн багш Бямбагийн Лавг Дорж, Монгол кино үйлдвэрийн зураач Наваа Дамбын Батчаргал нар шагнууллаа. Харин гавь жүжигчин цолоор Golden Pictures Production-ы продюсер, жүжигчин дуу оруулагч Үлзийн Наранбаатар, Монгол кино үйлдвэрийн жүжигчин дуу оруулагч Очир Батын Оюун, чөлөөт уран бүтээлч жүжигчин Сүхээгийн Ариун Бямт нарыг шагнасан юм а. Түүнчлэн салбартаа хөдөлмөр бүтээлээ зориулсан эрхмүүдэд хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медалаар шагнаж урамшууллаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх төрийн дээд цол одон медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл хамт олонд нь баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөлөө.